За ладаг дагдан өгтө сэргийн шимтгдэг. Би 1976 онд Эрбис тэнцэж сэргийн албанд мордож Хөлийн сэргийн 064 дугаар ангид хуваарлагдсан очиж тэнд жолооны курсанд сурч эзэмшээд ангидаа төрөж солтоо усны тэрэг барьж тэгээд сэргээсээ халагдаад одоо өөрийнхөө орон нутгата ябар саягдаад халагдчихсан. Тэгээд Хөлийн сэрэгтэй би маш хайртай. За би 38 дугаар баазад сэргээс халагдж ирээд 2 жил ажиллаад 2 жил тээврийн жолооч байжгаад Хөлийн сэрэг миний гоё харагдахаар зэрэг би огшоо дараагаар очоод Хөлийн сэргийн аппарат гэж нэг жижиг нэг жоохон байсан дөө одоо энэ хүнд одоо манай хөлчт байтах бах. Дараагийн тушаал ангийн дараагийн тушаалаар тохон сумын тохон пост гэж яхад жолоочоор тэнд 4 жил ажиллаад манай заставын одоо постын дараа Ахмад Даваа гэж сайхан хүн байсан. Тэнд мөр зэрэгсэн ажиллаж байсан ахлагч жаргал сайхан Тамир тогоо хөө тэгээд дүгүржав гэсэн сайхан ахлагчар хэтгэн одоо ирээсээ тэгээ бид холбоо гэж байхгүй тэр чинь нэг та 57 та тэрний жанаа мэрэг гэж одоо ерөн хэцүү байсан да бидний үед. За тэгээд би шинэ тохоогоос харцаа усны постод шилжээд харцаа усанд 2 жил Мөнхөс Экватор гэдэг Ахмад постын дарагтаа тэн жолоочоор ажиллаад 2 жил ажиллаа ангийн дарга тушаалаар Бохморын постод очоод Бохморын постод довчин Ахмадтай тэгээд тэнд манай жагсаалын дарга болон холбооны арадист Хурамшаамын код Ирэмдийн баяртай хэний одоо Валжин гээд ахлагч тийм одоо хэтгэн ахлагч байсан дөө. Тэгээд бид шиг мөртэй одоо жигэртэй бүр сумын тавиас жигэртэй бомтроо одоо тэр бүр хавчуу хүртэл одоо мороор явна холбоо молбоо шиг хэцүү байсан цаг. За тэгээд бид нар над би чи одоо тэнд чинь 1 жил ажиллаад ангийн дараагийн тушаалаар ангийн тавьд орж ирсэн. Ангийн тавьд орж ирээд газ 66 машин одоо Кубан гэж байдаг л да. Тэгээд Кубаны оронтооны жолоочоор одоо хөдөөгөө соёл урлагт байх кино гаргах. За тэгээд өөрийнхөө чаддаг яваараа хоолоогоороо одоо хөлчтэй баярлуулж одоо концерт маягийн хөөрхөн одоо тиймэрхүү тоглож үдшиг наадам хийх зохиох. Тийм ажлуудыг хийж 1986 онд би өөрийнхөө юугаар ангийнхаа одоо их урлагийн их наадам бүх очруудын урлагийн наадам 86 онд Хөлийн сэргээсээ би их наадмын алтан медаль усын тэргийн уран сайхч гэсэн сайхан цол тэмдэг авсан. Дараа нь одоо 90 онд одоо манай Хөлийн хамгаалах удирдах газрын одоо газрын Сандер генерал байсан. Сандер генералд одоо би тэнч бас урлагийн их наадмаар очиж тэнд биднийг байрлуулдаг тусгай хаалтаа сайхан байлаа. Тэгээд эндээс чи одоо би Монгол Улсын соёлын тэрэг гэдэг цол тэмдгийг бас хүртсэн. Одоо энэ миний дарга нарын ач хүрээний гавья. Одоо энэ сайхан дарга нар үеийн дарга нар одоо над маш их одоо аав ээж шиг над санагддаг. Тэгээд манай одоо дурсгал болоод дээрээс одоо тэр жүгдөр дэтрунда, начин дэтрунда, экват хашооч. Одоо манай тэр Сэвэндлум дарга хорунда, Сэвэндлум, Гүлгээ хорунда, сайн тур генерал, заяа тур генерал, манай шатавын сөүлд одоо сайхан шатавын дарга нар манай ангиас одоо 2 генерал төрлөөд манай жолооч одоо Дамдан, Баатар Хөрөв, Баатар Зүрх тэгээд сайхан ахлагчар мөр зэрэгсэн бид нар хамт ажиллаж байсан юм аа. Юунда офицер би чинь 1997 онд болж ангида соёл хөмөл хариуцсан офицер орон тоонд ажиллаж дараа нь бэлтгэл заставт соёл хөмөл хариуцсан офицер салаан дарга тийм сайхан ажлуудыг хийж яагаад ийм сайхан ач хавийнхаа буйнд одоо би гавьяанд 2001 онд гарсан. Тэгээ миний одоо бусдад дарга нар хоссон бол өчөлөх үсэй таамд мөр зэрэгсэн ажиллаж ясан ахлагч одоо офицерууд болон та бүхэндээ маш их талархаж явдаг шүү. Тэгээд Хөлийн хамгаалах ерөнхий газрын одоо 90 жилийн утгагүй болох ч байгаа. Эндээ та бүхэн сайхан баярлаараа. Та бүхэндээ маш их баяртай явдаг шүү. Одоо тэгээд дээрээс хэлэхүг алга сайхан ханийхаа буйнд одоо видео болттой маш баярлж явдаг юм аа.